Миний хамгийн анхны high luxury brand new bag болох Prada Ami-гийн цүнх байгаа. Hello everyone. Би өнөөний видеог англи дээр хий гэж бодсон боловч надад үнэхээр бага цаг зарцуулагдаад би дахин бичиж байгаа байхгүй. Тэгэхээр шиг Монгол дээр хийчих. Гэтэ энэ зүйл яг миний wish list-д бараг жил явсан. Ерөнхийдөө бол би high luxury brand ч юм уу яг тийм брэндэнд тийм амар obsessed те үнэхээр бүр ингээд шүтээ дурлаад хөцөлддөг хүн бол биш. Гэхдээ энэ зөвхөн надад хүрээд ирлээ. Нэгдүгээрт мэдээж маш чанартай байх хэвээр. Хоёрдугаарт гэх юм бол тэр нь маш их хэрэглэгддэг байх хэвээр. Гуравдугаарт гэх юм бол маш тухтай. Тэгээ идэлгээ даадаг байх хэвээр. За энэ гурван шалгуурт нь эзэн бол би ингээд маш сайн бодож үзэж байгаад энийг зөв сонголт гэж үздэг гэх юм уу да. Тэгээд энэ бол яг үүндээ манифестсэн бэлэг байгаа. Тэг би баг ингээд шок болоод хэд өдөр энийг анбокс хийхгүй ингээд шхэн задлж үзсэн да. Задлж анбокс хийчихээ гэл төнхөө өөр хийсэн да гэл амирх бодсон. Fancy. Миний ингээд бичлэг хийж байгаа англи ганцхан өнцгтэй тэгээд нэгдүгээр бийс бичиж чадахгүй болохоор та нарт ингээд л харуулчих заяа. Yes. See guys. Oh my god. За цог харцгаа. Оо. So soft, super soft. Маш зөвлөм тухтай. Яарсан ихэр гоё. Энэний өмнө болохоор би яг ийм төрлийн ийм зөвлөм ингээд юу ч хийгээд багтаам сайтай. Тэгсэн ирнэ юу ч хийгээд явхад ингээд гоё тухтай байхаар цүнх харж байсан. Тэгээд ингээд ер нь нэлээ хайсан баггүй. Тэгээд хайж ахта Pollen гэдэг брэнд байдаг штэ. Pollen нь яг гоё нэг тийм амар pricey биш ирнэ. Дэжгүй дундаж брэнд. Тэг би Pollen-ийн Yumi bag гэдгийг авих сонирхож байсан. Тэгсэн чинь Pollen-ийн Yumi bag харамсалтай маркет дээр байхгүй те. Зах зээл дээр байхгүй бүр таны жил 2 жил болсон юм уу? Эхлээ болсон. За тэгээд ер нь дараагийн бичлэг маань ёо ямар гоё юм бэ. Дараагийн wish list-д маань энэ баг ороод ирсэн гэх юм уу. Гэтэ миний хамгийн их хэрэгэлдэг цүнх гэх юм бол би жоохон цүнхэндээ гамгүй байхгүй тийм болохоор 5.1-ийн Mira гэж цүнхний нэг юм уртлын жижигэн пакэж үүдэг. Тэрийг би бараг 6-7 жил өрсөн. Тэрний дараагаас сүүлийн 2 жил болвол нөгөө нэг Fulvraven гэдэг ингээд нэм аяллаа цүнх байдаг шүү дээ. Тэрийг аягүй хөрж байгаа. Тэр аягүй тухтай байдаг. Тэр би баг ингээд ажилдаа ингээд халуун софт кофе гоё игээд нөгөө талд нь ингээд косметикэ игээд ингээд нэлээ олон юм багтдаг болохоор тэгж үрдэг. Тэгээ одоо яг энэ цүнхээ болохоор casual хувцсан дээрээ elegant хувцсан дээр ингээд бүх юм нь эстетик нь гоё зохихоор байгаад тэгээд сонгосон байгаа. Цүнхээ бол ингээд эдэлж хэрглэж ревю минь гарна. Тэгтээ ер нь бол аймаг сэтгэл хангалуун байна. So worth it. За тэгээ энэ удаагийн бичлэгээ ингээд өндөрлөе. Дараа нь өшөө гоё бичлэгнүүдтэй уулзсан гэж найдаж байна. Баяртай.